байгаа тэр хамаагүй хүний өвдгийг авчираад чи энийг унах хэрэгтэй заавал ингэх хэрэгтэй гэд тэгээ авчираад унуулсан юм бол баг. Цагаан сарын уралдаан болно гээл гоё хас. Шалгарсан хүмүүс л мөр ундаа шүү дээ. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 1-р сарын 29-ний 41-р тогтоолоор 18 нас хүрээгүй хүүхдээр өвөл болон хаврын улиралд хурдан морины уралдаанд оролцох болон морины ажилд хийлгэхийг хориглосон. Тэгвэл энэ асуудлаар уяачид болон заримд ард иргэдийн хувьд маш шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл дараах сурвалжлагыг бид бэлтгэлээ. Тэ одоо засгийн газраас ингээд өвөл хаврын уралдааныг хориод ингээ хүүхэд мөөхөд онолохгүй гэдэг нэг иймэрхүү юмнууд байна. Тэгээд уяачид нар бол одоо өв соёл юмаа тэгээд ингээд явж байгаа хүмүүс. Эний үед бол өвөл мөл хамаагүй ингээд уралдгал байсан. Одоо том хуунаад эний чинь тахиулж болохгүй. Уяач нар одоо хүүхдүүд дээр аюулгүй адил бүх юм дээр нь бол анхаарат сайн ажилдаг болсон. Хүн бүхэн тухайн тэр морины хүүхдүүдийг аав ээжтэй тэгээд ярилцаад тохирлцсны үндсэн дээрээс л авчирч ингэж мор мал унуулж байгаа болохоос хааваагаа тэр хамаагүй хүний өвдгийг авчираад чи энийг унах хэрэгтэй заавал ингэх хэрэгтэй гэд тэгээ авчираад унуулсан юм бол баг. Өвөл нь одоо ингээд хорой тажихаар тэгээд бас хүмүүс чинь тэгэж бас гадаад дотоод өөр Монгол одоо оролдог газар очигээд оролдог газар нь одоо очиод унах нь унж уух нь ууж Мөр унах гоё штэл. Мөр унаад уралдаал. Айраг dik төрүүлээ наадууд. Усны адмаар авсан нэг төр угаараа авсан. Өвөл ингээ уралдахлаар юу даардгүй. Гайгүй даарахгүй ш. Энэ одоо хонцоо гэдэг энэ одоо нэг өвөл даарахгүй тул ингээ өсдөг. Энэ одоо хоцнуудыг аль энэ бэлэг уяас ахнарлаа малгай. Малгайгаас уяас. Өвөл ингээ уралдаан зохиох болохоор яг муухай сав. Өвлөө нэшил яа өдөр нь ирж мөрөө ондог. Одоо ингээ уралдаан хориглоогоос мал бидэд ингээ цагаан сарын уралдаан болно гээл гоё хас. Энийг бол угаасаа бүр сэргүүцэж байгаа. Бид нар бол угаасаа тэгээд энэ хүүхдүүднээс дуртай бид нар ч өөрсдөө дуртай юм чи угаасаа л энэ өвөл хаврынхаа уралдаанд зориулаад энэ зууныхаа нааданд бэлтгээл одоо уралдаангүй байсан ч гэсэн одоо тэгээд морины ажлыг хийгээл явж илээ. Энэ морины чи анханаас нь жилийн 4 үлрэл бэлтгэлтэй байхгүй бол эрсдэл талаас харсан ч гэсэн амар хэцүү болчиход байгаа юм л да. Угаасаа тэгээд жилийн 4 үлрэл угаасаа бэлтжиж мөр тэгжиж одоо энэ өндөр зэрэглэлийн уралдаанд ч одоо бий болж штэ. Угаасаа Монголд наадам байхгүй юм чинь. Энэ дуртай хүмүүс ч урагшаа очиж уралдаад байгаа байхгүй юу? Хүүхдүүд аваад энэ угаасаа энэ одоо морь ундаг хүүхэд бас амар цөөрчөд нь штэ. Бид нар ч гэсэн олоход амар хэцүү байна. Сайн ундаг хүүхдүүд бол тэгээд дуртай хүүхдүүд нь тэгээд дуртай айлдаа унж байна. Тэгээд энд уралдаангүй хүүхдүүд чинь дуртай хүүхдүүд ч урагшаа очиж унаад байгаа байхгүй юу бас. Тэгээ урдаас ч бас энд уралдаагүй юм чи ингээд урд уралдаан тамчин хүүхдүүдийг бас амар их мөнгө төргөөр авч яваад байна л та. Шалгарсан хүүхдүүд л мөр ундаа шүү дээ. Энэ мөр унж байгаа хүүхдүүд чи бүгдээрээ дуртай байгаа шүү дээ. Нэг ч дургүй хүүхэд байх. Угаасаа энэ мөр хүүхдүүд чи угаасаа бид нар яг эцэг гэхээс нь зөвшөөрөл авч явж байгаа юм чинь. Яг бидний гэр бүл гэдэг утгаар нь л бас яг тэгж харцдаг шүү дээ одоо. Тэгэхгүй бол угаасаа эцэг хинч одоо өхөө байцаагүй зодож моддог гэдэг энэ хүүхдээ байгуулга шиг ингээд энэ балаа юм ярьдаг хүмүүс л одоо болоосоо л гэж хэлмээр нэрээ. Нүглийн хаврын уралдаанаа нэрээ сэргээчмэр л шүү.